Сайн байцгаана уу хүүхдүүд минь. Өнөөдрийн бясалгалдаа тавтаа морил. Өнөөдөр та бүхэнтэйгээ эвтэй дөрвөн амтан гэдэг үлгэрийг ярьж хамтдаа утга агуулгаас нь суралцъя. Үлгэрээ сонсохын өмнө хэдүүлээ тайвшруулах жижигхэн бясалгал хийгээд үлгэрээ сонсъё. За бүгдээрээ өөрт хамгийн тавтай байрлалаа аваад сууж болно, хөвтөж болно. Гар хөлөө суллаад хамгийн тавтай байрлалтай оръё. Ингээд гүнзгий амьсгаа аваад амаараа гаргая. Хамраараа гүнзгий амьсгаа аваад амаараа удаан гихчин шаар үлээж байгаа юм шиг гаргая. Ахаад нэг болж байна. Ахаад нэг гаргая. Гэ бүх бие тайвширч байгааг мэдрээ. Одоо толгойнхаа оройг мэдрээ. Толгойн орой дээр юу болж байгааг мэдрээ. Ус хөдөлж байна уу? Юм жиргүнэж байна уу? Юм орж ирж байгаа юм шиг, юм гарч байгаа юм шиг мэдрэмж төрж гин үү? Сайн ажиглаарай. Зөв. За одоо бүгдээрээ духан дээрээ мэдрээ. Духны хэсэг дээрээ мэдрээ. Духан дээр нь юу болж байна? Халуун оргиж байна уу? Таталтаж байна уу? Бүх анхаарлаа духан дээрээ хандуулаарай. За одоо хоёр мөрөн дээрээ анхаарлаа хандуулъя. Мөрөө суллаад тайван доошоо буулгаараа. Мөртөөгөө хамт гараа суллаад тайван орхиороо. Зөв сайн байна. Одоо хөвлийгээ анзаарч эхлэе. Хөвлий маань амьсгаа авахаар бөмбөгөөд амьсгаа гаргахаар цаашаа татагдаад болохгүй бол гараа тавиад мэдрээ. Ингээд хүлийнхээ улыг мэдрээ. Хүлийнхээ улыг мэдрээ. Жиргүнэж байна уу? Хөтөн байна уу? Халуун байна уу? Газар дээр тавьсан бол газар руу хүнд байна уу? Мэдрээ. За тэгээд бүх үе суларч унтах гэж байгаа юм шиг тайван болсон бол сууж байгаа бол толгоогоо гар дээрээ зөөлхөн тавиад хөвтөж байгаа бол унтах гэж байгаа юм шиг төлөвт ороод бүх биеэ суллаад үлгэрээ сонсъё. Өнөөдрийн сонсох бясалгалын цагаараа багш нь та хэддээ эвтэй дөрвөн амтан гэдэг үлгэрийг ярьж өгье. Эртээ урдын цагт нэгэн халуун орны сайхан ойд таагтай, туулай, сармагчин, заан дөрөв их л олон жил эвтэй сайхан амьдарч гинэ. Тэр дөрөв нэгэн өдөр хинэн ах болохоо мэдэж ах болсон нь дүү нараа тэтгэн. Дүү нар нь ахаа хүндэтгэх талаар ярилцаж хэлэлцээд би биенээсээ хинэн ах болохоо асууж гинэ. Тэнд нэг том мод ургаж байсныг заан хараад зааж энэ намайг балчир байхад яг надтай чацуухан байсан юм. Би энэ шүргөөдөг байлаа гэж.
Үүний хариуд сармагчин хэлв. Намайг бяцхан байхад энэ мод дүүлэх мөчөргүй. Надтай адилхан л жижигхэн байсан. Тул би сүүдэрт нь арай чамаа халахлагддаг байлаа гэжээ. Ийн хэлэхэд Туулаа намайг байхад энэ мод дөнгөж үндэслэж байсан юм а. Би үндэснээс нь харин малтаж иддэг байсан гэжээ. Харин тагтаа сүмбэр уулыг дов байхад, сүүн далайг шалбаг байхад би энэ модны үрийг нь зууж яваад энэ унахчихсан юм аа. Тэгээд л энэ мод ургасан юм гэжээ. Тийм ярилцаж тагтаа хамгийн ахмад нь удаах дүүн Туулаа. Туулайн дүү харин сармагчин. Сармагчингийн дүү харин буюу хамгийн отхон дүүн зан болж таарчээ. Дүүн ахыгаа хүндлэгээр хилэлцэн тул заан сармагчныг хүндэлж нуруунд дээрээ гаргав. Харин сармагчин Туулайг ахаа гэж мөрөн дээрээ гаргав. Туулай нь тагтааг ахаа гэж дээрээ гарган өнөөх модны жимсэнд хүрч ах дүү нартаа тараан өгж эдэцгээв. Ийхүү энэ дөрвөн амтан хүндлэх, тэтгэх ёс төгөөс болж эвтэй, найртай өн удаан жил амьдран жаргаж гинэ. Зөөлхөн амсгаваад үдээ нэмэр байгаа цагтаа нээгээрээ. Унтмаар байвал шууд л унтаарай. Энэхүү үлгэрээс бид нар ганцаараа байхдаа хүрч чадахгүй зүйл олонж олуулаа нэгдэж чадвал бүхий л зүйлийг хүртэж авч суралцаж болохыг харлаа. Мөн хэдий амьтад ч гэсэн бие биенээ хүндлэх тэр дундаа монголчуудын ахмад үе, аав ээж, ахан дүүсээ хүндлэх тэр гайхалтай ёсыг хамтдаа суралцлаа. Хэдий амьтнаар зөөрлсөн ч гэсэн бид аливаа хүнийг том жижиг хэмжээ хязгаарлахгүйгээр хайрлан хүндэлж харилцах ёстой гэдгийг хамтдаа суралцлаа. Ингээд өнөөдрийн бясалгал маань үгээр өндөрлөж байна. Та бүхэн маань энэхүү үлгэрээ дүү нартай гэрээхэндээ ярьж өгөөд утга агуулгын тодруулан хуваалцаарай. Дараагийн үлгэр хүртэл баяртай. Талархлаа, гэлалаа.